За сайн байцгаана уу. Өнөөдрийн англи хэлний анхан шатны дараагийн хичээлээр за үг зүйн талаар нэг хэсэг хичээл явна. За тэгэхээр өнөөдөр бол нэр үг гэдэг өнөө үгний талаар тодорхой ямар үүрэгтэй байдаг, ямар төрлүүд байдгийг за энэ талаар орно. За бид нар өмнөх хичээл дээр бол авиазын хичээлийг ороод дууссан. За одоо ингээд эндээс үг зүйн талаар. За тэгэхээр энэ удаагийн хичээл дээр нэр үг, дараагийнх дээр нь үйл үг, тусагдхуун, за тэгээд тоологддог үйл үгээс нэр үг үүсэх энэ төр гээд ингээ үг зүйн талаар ингээ тодорхой хичээлүүд явнаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл хамгийн чухал өгүүлбэрт бол одоо нэлээд голлох үүрэг гүйцэтгэдэг хоёр үгний нэг болох noun гэж байгаа. Нэр үг. За noun нь өөрөө дотроо бол subject, object гэдэг хоёр бүтэцтэй байдаг. За тэгэхээр subject нь ямар учиртай ордог вэ гэхээр өгүүлбэрт орохдоо үеийг гүйцэтгэж байгаа, үеийг үйлдэж байгаа тэр зүйлийг бол хэлдэг. Энэ нь хүн байж болно, амьтан байж болно, ямар нэгэн зүйл байж болно гэд ерөнхийдөө бол юу ч хийж болно. Гэхдээ голдуу энэ маань юунд хариулагдах вэ гэхээр бидний одоо айгүй сайн мэддэг I, we, you, he, she, it, they гэх мэт асуултууд хариулагддаг байгаа. За нөгөөх нь бол object буюу subject-ээс ялгаатай нь бол үеийг хүлээн авдаг. Одоо өөрөөр хэлэх юм бол subject нь ямар нэгэн үйлийг хийхэд тэр үйлийг хүлээн авч байгаа тэр үйлд шууд оролцож байгаа энэ нэр үгийг object гэж нэрлэдэг. За энийгээ бид нар болохоор me, us, you, him, her, it, them гэд ингээд төлөөний үгүүдээр бол ерөнхийд нь бол авч үздэг байгаа. За тэгэхээр нэр үг буюу noun-ы одоо ямар хэлбэрүүд байдаг вэ гэд. За тэгэхээр noun гэхлээр өөрөө шууд noun хэлбэрээр нэг байна. За noun phrase гэдэг хэлбэрээр нэг байна. За pronoun буюу төлөөний үг гэдэг нэг хэлбэрээр байна. За infinitive гэж хэлбэрээр байна. Өөрөөр хэлэх юм бол үйл үгийн урталт түү аваад нэр үг үүсгэж байгаа энэ хэлбэрийг бол infinitive гэж нэрлэдэг. За дараагийнх нь gerund гэдэг үйл үгийн ард талд ing дагаврыг аваад үйл үгээс нэр үг үүсгэж байгаа энэ тохиолдолд хэлнэ. За тэгээд дараагийнх нь noun clause гэдэг үеийн нэр үг бүхий нэр үгийг орлож байгаа гишүүн үйлбэр. Ийм хэлбэрээр ингээд энд байдаг байна. За тэгэхээр энд би нэг хэдэн жишээ оруулъя. Жишээ нь I have my house, my phone. За ингээд хийчихье. За тэгэхээр энэ дээр бидний мэдхээр энэ I маань бол subject-ийн үүргийг гүйцэтгэж байна. Харин энэ my phone нь болохоор object-ийн үүргийг гүйцэтгэж байгаа. Object-ийн үүргийг гүйцэтгэв. За тэгэхээр энэ дээр бол бидний яг noun хэлбэрээр байгаа нэр үг маань бол I байгаа. За харин за энийг шууд ингээд авах юм бол noun phrase гэдэг дээр бол my object-ийн байдлаар my phone гэдэг үг маань өөрөө энд орж иж байгаа. Миний утас гэдэг хоёр үг нийлээд нэг утга санааг илэрхийлж байгаа энэ зүйлийг бол хэлнэ. За эсвэл өөр бас нэг арай илүү ойлгомжтой жишээ бол I work I study the technical university. За энэ object маань бол техникийн их сургуульд сурдаг. Би техникийн их сургуульд сурдаг гэж байгаа учраас энэ бол
noun phrase-ийг бол ингээд үүсгэж байгаа. За энийгээ би ингээд тодруулаад оруулж. За бүр өнгийж бүр өөрчилж яг энэ үг нь өөрөө noun phrase-ийг бол гүйцэтгэв. За pronoun гэдэг маань бол яг уу гэхээр бид нар ямар нэгэн зүйлийг төлөөлж хэлж байгаа тэр үгийг хэлдэг. Жишээ нь he, she, it, they гэх мэтийн одоо үгнүүд байдаг. Жишээ нь одоо they have lost computer their computer work гэж project гэж ихээсээ илүү ойлгомжтойгоор. За тэгэхээр тэд төслөө алдсан гэсэн үг орж байгаа. Энэ дээр pronoun бол энэ үргийг гүйцэтгэж байгаа. Pronoun-аар бид нар бол энэ үргийг гүйцэтгэж. Өөрөөр хэлбэл тэд гэж байгаа. Яг би биш, чи биш. Хэн нь бол яг шууд бол мэдэгдэхгүй. Тэгвэл хэрвээ тэдний ардт одоо бат бит хоёр, болд дорж хоёр гэх хоёр үг байх юм бол энэ noun хэлбэрээр очино. Харин тэр хоёрыг нийлүүлээд they гэдэг үгээр орлуулж байгаа болохоор энэ нь pronoun болж хуурнаа. За infinitive гэдэг нь бол to transform гэж энэ үгийг хэлж байгаа. Transform гэдэг нь бол одоо өөрчлөгдөх, гадаад хэлбэрээ өөрчлөх, гадаад дүрсээ харагдах байдлаа өөрчлөх гэдэг үг. Энэ ингээ гадаад хэлбэрийн өөрчлөлт гэдгээд ингээд нэр үг үүсгэж байгаа. За жишээ нь бас энэ swimming гэдэг энэ үг байна. Drown гэдэг. За энэ нь болохоор одоо swim гэдэг нь одоо бидний мэдээ усанд сэлэх гэсэн үг. Тэгээд энийг swimming гэж нэрлээд тэгээд subject-ийн байран дээр байрлуулж өгүүлбэрийн хувьд бол subject-ийн байрлал дээр байрлуулсан бол энэ усанд сэлэлт гэдэг нэр үг болоод хуурчна. Тэгэхээр энэ маань бол өөрөө шууд нэр үгийг үйл үгээс нэр үгийг ing дагаврыг аваад үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хоёр үгний талаар бол дараагийн хойно гарах хичээлүүд дээр бол нэлээд тодорхой ярина. За дараа нь noun clause гэдэг нь болохоор тодорхой нэр үгийг орлож байгаа бүтэн өгүүлбэрийг хэлдэг. За жишээ нь I hope that she won a match. За энэ дээр бол за энэ that гэдэг энэ conjunction-ыг нь шууд авчи. За энэ бол тэр энэ би тэр түүнийг тэмцээндээ ялна гэдэгт итгэж байна гэж. Гол өгүүлбэр нь бол би итгэж байна. Гэхдээ noun clause буюу тэр нь бол тэр тэмцээндээ ялна. За энэ үгээр бид нар ингээд бүтэн object-ийн оронд байгаа өгүүлбэрийг бид нар noun гэж clause гэж нэрлэдэг. За тэгэхээр noun-ы бол ерөөхдөө ийм 6 хэлбэр бол байх нэ. За тэгвэл subject маань бол өөрөө 4 янзын хэлбэртэй байдаг. Өөрөөр subject бол өөрөө өгүүлбэрийн гол өгүүлбэр болон бие даасны өгүүлбэртэй болоо шууд ингээд үйлийг үйлдэж байгаа тэр зүйл болж шууд өөрөө ордог. Өөрөөр одоо үйлийг үйлдэж байгаа тэр зүйл болно гэсэн. За тэгэхээр ямар эхний хэлбэр нь бол түрүү хэлсэн гол өгүүлбэрт гол өгүүлбэр бол бие даасны өгүүлбэрт бол шууд ингээд нэр үгийг үүсгдэг. I work and I study. Би сурдаг бас би ажилладаг. Энэ дээр за сурангаа давхар ажилладаг хүний талаар бичигдсэн байна. Гэхдээ энэ дээр бол хоёр бие даасан гол өгүүлбэрүүд байгаа. Тэгээд энэ дээр бол шууд би гэх subject-ыг бол шууд авч байгаа. За дараагийнх нь бол гишүүн өгүүлбэрт subject-ийн үргийг гүйцэтгэдэг. За өмнөх энэ жишээг авъя. Өмнөх энэ жишээг авах юм бол бидний мэдж байгаа тэр үг маань бол she байгаа. She тэр тэмцээндээ ялнаа гэдэг энэ гишүүн өгүүлбэр дээр she буюу pronoun
Одоо noun-ынхаа pronoun гэдгээр нь тэр үүргийг гүйцэтгээд ингээ гишүүн өгүүлбэр дээр subject-ийн үүргийг гүйцэтгэж байгаа. За энэ дээр бол хоёр subject байгаа. Нэг нь энэ гол өгүүлбэрийн subject, өмнө одоо яг дээрхтэй адилхан жишээ. Энэ бол гишүүн өгүүлбэрийн subject. Long. За дараагийнх нь subject-ийг нэмж тодорхойлдог тэр үгийг одоо subject-ийг илүү нэмж тодорхойлж байгаа тэр хэсэг үгийг бол бас subject complement гэж нэрлэж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө бол to be-гийн араас орж ирж байгаа тэр юг нэр үгийг бол subject гэж нэрдэг. Жишээ нь he is a good doctor. За энд байна. За энэ дээр бол subject complement маань бол a good doctor гэж байгаа. To be-гийн араас орж байгаа. To be-гийн араас орж байгаа тухайн нэр he буюу тэр эрэгтэй тодтогцож байгаа тэр үг noun байгаа учраас энийг subject complement гэж нэрлэдэг. За энэ дээр би ингэж оруулчихъя. За subject of clause гişүү өгүүлбэрийн юу байгаа? За subject of sentence. За ингэж оруулчихъя. За дараагийнх нь passive subject гэж байгаа. Passive subject. За энэ бол ерөнхийдөө passive өгүүлбэр дээр яригдж байгаа. Үеийг уг нь бол subject маань бол үеийг үйлдэж байгаа хүн гэдэг гэж үйлдэж байгаа тэр зүйл хүн юу ах вэ тэр зүйл гэж байсан бол passive subject нь бол харин үүнийхээ эсрэг тухайн үеийг хүлээж авч байгаа тэр эзэн биеийг хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хаалга будсан хэн будсан нь байхгүй. Гэхдээ тэр будах үйлдэлийг хүлээж авч байгаа хаалга нь өөрөө passive subject болж хувирж байгаа. The door is wall painted. Хаалга будсан. За энэ нэр үг маань бидний passive subject болж хувирж байгаа. За дараагийнх нь object. За шууд object болон шууд бус object. За direct object гэж байгаа. За direct object гэдэг маань бол үйл үгийг үйлийг бол шууд өөр дээрээ шууд хүлээж авч байгаа тэр нэр үгийг бол хэлдэг. За жишээ нь бол I lost key. За ингэ. За энэ дээр object маань бол key байдаг. Үйл үгийн ерөнхийдөө object бол ер нь үйл үгийн ард талд түүний дараа байрладаг. Эндээс анзаарах юм бол зөвхөн subject complement-ийн хувьд л to be үйл үгийн харталт орсон. Бус нь бол ерөнхийдөө надаа have. За энэ бишээ subject-ийн хувьд бол үйл үгийнхаа work, study гэдэг хоёр үйл үгийнхаа урдталтай байна. Жишээ нь won гэдэг үйл үгийн урдталтай байна. За subject complement-ийн хувьд бол яг to be-ийн араас ордог онцлогтой. За passive subject-ийн хувьд бол painted гэсэн үйл үгийнхаа урдталт нь орсон ба. Харин object бол үйл үгийн дандаа ард байрладаг. За тэгэхээр энэ бол шууд би түлхүүрээ хаягсан. Яг л миний хаягдсан зүйл бол түлхүүр буюу шууд өөр дөрөө шууд хүлээж авч байгаа. За дараагийнх нь indirect object гэж байгаа. Indirect object. За indirect object гэдэг маань бол ерөнхийдөө бол үйлийг шууд бусаар өөр дөрөө хүлээж авдаг. Тийм зүйлүүд байгаа. Жишээ нь I teach my students the English. За эндээс харах юм бол энэ бол шууд бус үйл үг болж нэр үг болж хувирж байгаа object.
би тэдэнд заадаг. Гэхдээ тэдэнд заадаг, яг заадаг юм маань бол миний яг заадаг юм бол англи хэл. Тэгэхээр энэ англи хэл гэдэг энэ noun маань бол өөрөө direct object болно. Харин миний оюутнууд гэж байгаа энэ үг маань бол шууд indirect object болж хувирдаг. Өөрөөр хэлбэл би миний зааж байгаа үүлийн эзэн бол үүлийн одоо object нь бол англи хэл биш байна. Харин энэ дээр түүнийг нь хүлээж авч байгаа оюутнууд маань болж хувирж байгаа. За дараагийнх нь бол object complement гэж байгаа. Object complement гэдэг. За subject complement-тэй их төстэй. Ерөнхийдөө object-ийг тодорхойлж байгаа тэр нэр үгийг object complement гэж нэрлэдэг. За жишээ нь my brother call his son tiger. За энд tiger гэдэг энэ үг. За tiger гэдэг энэ үг маань бол өөрөө нэр үгийг тодтогч байгаа. Өөрөөр хэлбэл түүний хүүг, миний ах хүү tiger-а дууддаг гэж байгаа. Тэгэхээр энэ дээр уг нь бол хүүгээ дуудаж байгаа, шууд хүлээж авч байгаа. Тэгэхдээ тэр хүүгээ tiger гэж дуудаж байгаа. Ерөнхийдөө tiger гэдэг маань өөрөөр хэлбэл түүний хүүгийн нэр ч юм уу, ямар нэгэн эсвэл хоч ч юм уу никнейм тийм байж болох ийм онцлогтой. Тэгэхээр ямар нэгэн тодорхой нэг зорилгоор хүүгээ одоо урам гэж дуудаж байгаа ийм утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол object-ийг ерөөхдөө нь object-ийн ард байрлаж байгаа нь object нь өөрөө юу болж байгаа complement болж байгаа. Энийг бол энэ direct object-тэй болоод ерөөхдөө андуурах гэдэг тохиолдол байдаг. Гэхдээ энэ хоошоогоо нэг классуудыг үзээд яваад ирэхээр энэ дэр илүү ойлгомжтой болно. За дараагийнх нь уктууругийн object-ууд гэж байгаа. Энэ өөрөөр хэлбэл ямар байх вэ гэхэд preposition-ийн ард байрлаж байгаа тэр нэр үгүүдийг хэлдэг. За жишээ нь I start to study high school in 1990. За энд preposition-ийн ард байрлаж байгаа энэ огноо маань өөрөө object-ийн үргийг үздэг. Би 1990 онд дунд сургуультаа сурж эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ preposition-ийн ард байрлаж байгаа энэ үг цаг хугацаа байж болно, газар байж болно, албан тушаал ч юм уу тиймэрхүү юмнууд бол энэ байж болно. Их улс ч юм уу. Энэ болгон маань өөрөө object-ийн үргийг, preposition object-ийн үргийг ерөөхдөө нь гүйцэтгээд явж байна. За дараагийнх нь нэмэлт нэр үг гэж одоо бас байдаг. Гэхдээ энийг бол appositive гэж нэрлэж байгаа. За appositive нь бол ямар хөө юм байдаг вэ гэхээр нэр үгийг нэмэн тайлбарлаж байгаа, нэмэн дэлгэрүүлж тайлбарлаж байгаа тэр одоо бүтэн өгүүлбэр үгийг noun гэж авч үздэг байна. За жишээ нь одоо эмч гэдэг энэ үг байлаа гэж бодъё. Тэгтэл энэ эмч гэдэг үгний ардталт нь хаалтан дотор одоо юу гэдгийг baby doctor, baby гэдэг ийм үг байх юм бол энэ хүүхдийн эмч тийм үү? Хүүхдийн эмч. Тэгэхээр энэ тухайн эмч гэдэг үгийг тодорхойлж байгаа хүүхдийн гэдэг энэ үг маань өөрөө нэр үг appositive болж хувирдаг. Appositive. За appositive нь бол ямар хөө хэлбэрээр байдаг вэ гэхээр хоёр ийм зураасны голд байж болно. За ийм хаалтан дотор байж болно. За өгүүлбэрийн хамгийн ихэнд бол эцэст таслалаар зааглагдсан байж болдог. За жишээ нь би энд нэг жишээ авъя. African American dance гэд энэ нь болохоор
A blend of elements from diverse tradition. Good. За тэгээ энэ өгүүлбэр цаашаа ингээд өгөө. За тэгэхээр Африк Америкийн бүжиг гингүүд энэ бүжиг нь ямар бүжиг вэ гэдгийг энэ чинь ингээд хоёр өөр уламжлалын элементүүдийг шингээсэн ингээд ийм бүжиг байна. Ийм бүжгийг Африк Америкийн бүжиг гэж нэрлэж байгаа. Ингээд энэ цаашаа хоёр энэ зураасны голд орсон энэ энийг апозитив гэж нэрлэж байгаа. Апозитив. За хоёр хаалтны голд орсон гэдэг. Түрүүн бас яг доктор гэдэг үгний хавтал. Baby гэдэг энэ үгийг орхуулах юм бол юуны эмч вэ гэдэг. За эсвэл одоо бид нар хамгийн их өргөн хэрэглэдэг нь за энэ нэг үг байлаа. За кодеин гэдэг үгийг бид нар нэг сайн мэдэхгүй байх юм бол энэ бол наркотик одоо ийм нэг төрлийн бодисын нэр байгаа. Тэгэхээр энэ наркотик гэдэг энэ үг маань өөрөө апозитив болж байгаа. За кома дээр a proven man eater get tiger shark. За ингээд авчи. За энэ дээр бол tiger shark гэдэг энэ нэр үгийг a proven man eater гэдэг энэ үгээр илүү тодорхойлж байгаа. Яадаг одоо авраг загсна гэхээр тэр нь хүн иддэг гэсэн үг. За энийг бол апозитив гэж нэрлэж байгаа юм аа. За тэгэхээр зарим нэг тохиолдолд noun гэж андуурчих гэдэг нэг хоёр үг байдаг. Энэ бол it, they. За it энэ дээр бол шууд одоо жишээн дээр тайлбарлал илүү дээр бах. Middle school class. За энэ дээр бидний андуурагдах байгаа үг маань бол энэ. За it маань яаж нөхөр уг нь бол ямар ч үүр гүйцэтгэхгүй нэр үгийн утгыг илэрхийлэхгүй байдлаар энэ өгүүлбэрт бол орсон байна. Өөрөөр хэлбэл дунд сургуулийн ангид байгаа хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд гэдэг л утга байгаа. Тэгээ энэ дээр it бол ямар нэгэн тийм утга үүр гүйцэтгэхгүй. За тэгвэл энэ дээр бас дараагийн there гэдгээр нь болохоор several causes for the За энэ дээр there гэдэг энэ үг нь бол ямар нэгэн байдлаар noun-ы үүргийг бол гүйцэтгэхгүй. Тэгэхээр энд одоо миний ширээндээ тодорхой хэдэн шалтгаанууд байна гэд шууд хэлж байгаа. Байна гэдэг үгээр энэ дээр орж иж байгаа. Байсан. Үгүй гэдэг. За тэгэхээр миний ширээндээ хэдэн шалтгаанууд байсан гэдэг ингээд энэ ямар нэгэн тийм нэр үгийг гүйцэтгэж байгаа үгээр орохгүй байгаа учраас энийг бол нэр үг гэж авч үзэхгүй. Тэгэхээр энийг бол хүний нүдэнд харахад бол үйл үгийн урт талд орж байгаа. To be үйл үгийн урт талд орж байгаа subject мэт харагдаж байгаа боловч яг үнэндээ бол subject биш юм байгаа шүү. За тэгээд эцэст нь хэлэхэд нэг өгүүлбэрт бол хэдэн ч object байж болно, тийм үү? Дээр бид энэ дээр одоо ингээд жишээнүүд дээр ингээд авсан. Нэг өгүүлбэрт бол хэдэн ч object байж болно. За одоо энд indirect гэдэг юунууд object байна. Харин өгүүлбэрт заавал нэг л subject байдаг. Ямар нэгэн байдлаар хоёр subject бол орох боломж байхгүй. Зүгээр тоочсон, дистугаарсан ийм subject-ууд байдаг боловч тэр нь тодорхой хоорондоо ямар нэгэн байдлаар they гэдэг үгээр төлөөлөгддөг. Ийм байдлаар subject-ууд бол орж болно. Тэрнээс биш өөр утга санаатай эсвэл нөгөөгөө орлсон байдлаар шууд хоёр subject бол өгүүлбэрт байх боломжгүй. За жишээ нь
За the octopus it make. За энэ дээр харах юм бол octopus гэдэг нэг нэр үг байна. Энд нэг нэр үг байна. Энд бас it гэдэг бас нэг subject байна. Тэгэхээр энэ хоёр subject бол ерөөхдөө ингэж дараалж байж бол чадахгүй. Энийний бол зөв хөлбөр нь бол the octopus make гэд ингэж орж ирэх хэрэгтэй. Уучлаарай. За тэгэхээр энд бол энэ дээр ингэж хоёр object бол subject бол ерөөхдөө байх боломжгүй. За ингээд нэр үгийн талаарх ерхий ойлголтыг бол үгээр дуусгаж байна. За тэгэхээр gerund, clause, infinitive гэдэг энэ гурван нэр үгийн хэлбэрийг бол дараагийн хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй оруулах болохоор та бүхэн тэр хичээлүүдийг илүү сайн үзээрэй. За тэгээд энэ видео хичээл дээр энэ файлыг хавсарчин тэр видеогоо үзээд үгээ хараад явчих юм бол илүү видеогоо үзэнгээ хичээлээ хараад явчих юм бол илүү ойлгомжтой байх болов гэж бодож байна. За тэгээд ерөө миний хичээл таалагдсан бол subscribe дарахаа мартаоцай, лайк дараарай, subscribe дараарай. Баярлалаа.